The future simple tense. The future simple tense гэдэг нь жирийн ирээдүй цаг гэсэн үг. Tense гэдэг нь цаг, simple гэдэг нь энгийн, жирийн, future гэдэг нь ирээдүй. Өнөөдөр хичээлээр бүгдээ жирийн ирээдүй цагийн тухай ойлгож авна. За, жирийн ирээдүй цагаар ямар үйл явдал илэрхийлдэг юм бэ гэхээр ирээдүйд болох, мөн ирээдүйд давтагдах үйл явдлыг энэ цагаар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл одоо бид нар маргааш тэгнэ, тийшээ явна, ийшээ явна. Би өнөөдөр сэхлүүлээд өдөр болгон би ямар нэгэн тийм юмыг хийх болно гэж ярьж байгаа тохиолдолд энэ жирийн ирээдүй цагийг ашигладаг. Жирийн ирээдүй цаг бол монгол хэлний гол орчуулга нь бол наа гэж орчуулдаг. Наа. Би өглөө 8 босно. Манайха маргааш ирнэ. Бид нэр одоо өдөөс хойш уулзсан тийм ээ. Орчуулга нь бол энэ. За. Жирийн ирээдүй цагийн туслах хөлөг буюу auxiliary verb. Жирийн ирээдүй цагийн туслах хөлөг нь болохоор will гэсэн юм туслах хөлөг. Will. Урд нь бол бид нар жирийн ирээдүй цагийн туслах хөлөг, жирийн өнгөрсөн цагийн туслах хөлөг тухай үзчихсэн бол өнөөдөр ийм шинэ туслах хөлөг үзэж байна. Will гэсэн туслах хөлөг маань уртлын дээр дөө, даас, дид гэсэн туслах хөлөгүүдээс юугаараа онцлогтой вэ гэхээр бүх хэлбэрүүд дээр хэрэглэгддэг. Англи хэлний 5 хэлбэр байдаг. Батлах, үгүйсгэх, ерөнхий, ялгах, тусгай. За тэгвэл одоо тэр дөө, даас, дид нь батлах хэлбэр дээр хэрэглэгддэггүй байсан. Өөрөөр хэлбэл одоо дэлгэрэнгүй хэлбэрт батлах хэлбэр дээр хэрэглэгддэггүй. За тэгвэл одоо жирийн ирээдүй цагийн энэ will гэсэн туслах хөлөг маань бүх хэлбэрүүдэд хэрэглэгдэнэ. За тэгвэл одоо энэ жирийн ирээдүй цагийн дараагийн ойлголт өгч байна. Жирийн ирээдүй цагийн гол цөм болсон томьёо юу вэ? Тэгвэл will гэсэн энэ туслах хөлгөөс үйл үнэл. Өөрөөр хэлбэл will plus verb. Энэ бол жирийн ирээдүй цагийн томьёо. Тэгвэл энэ жирийн ирээдүй цагийн will plus verb гэсэн томьёогоор үссэн өгүүлбэр монгол хэлээр наа гэж хэлэгдэнэ. Наа. Жишээлбэл одоо би маргааш ирнэ гэж хэлвэл I will come tomorrow гэжлэн. Тэр машин барьна гэж хэлвэл he will drive a car гэжлэн. Бид нар уулзнаа гэж хэлээ. Тэгвэл we will meet. Бид нар уулзсан гэж хэлвэл ингэжлэн байна. За, жирийн өнгөрсөн цаг дээр бид нар дүрм ярьдаг байсан. Жирийн одоо цаг бол ийм дүрмээр өсдөг, өвлөг араас эс төгсгөл залгадаг, зарим тохиолдолд залгахаа үйлчдэг. Жирийн өнгөрсөн цаг дээр бол өвлөг нь хоёр араар үсдэг гэдэг гэх мэтэр дүрмүүдийг бид нар судалж ирсэн бол жирийн ирээдүй цаг дээр үйл үн хоёрдоггүй. Ямар ч тохиолдолд. За тийм учраас одоо энэ бусад цагуудаас ойлгоход илүү их төхөмтэй, илүү их амархан, толгой ирэх нь гайгүй, бодлох нь ховор гэдэг юм. Гол ерөөсөө цөм болсон энэ томьёогоо мэдээд авчих юм бол ерөөсөө энэ томьёоныхоо тусламжтайгаар өгүүлбэрийг зохиож, өгүүлбэрийг үүсгэж, тэр өгүүлбэрийг ярианд хэрэглэх ийм боломж бүрдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл үүлэг араас элдв янзын төгсгөл авахгүй, үүлэг нь хорихгүй гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр жирийн ирээдүй цаг дээр ямар нэгэн дүрм байдгүй юм байна гэдэг. Ингээд ойлгоод авахд болно. За. Тэрний дараа одоо бид энэ жирийн ирээдүй цаг өгсөн өгүүлбэрүүдийг бүгдээ юу вэ? Өгүүлбэр дээр жишээ авч ярилцъя. Жирийн ирээдүй цаг одоо өгүүлбэрт хэрхэн хэрэглэгдэх вэ? Өгүүлбэрт орохдоо яг яаж байрладгийг, хаана ямар үг нь ордгийг гэсэн ийм өгүүлбэрийн байрлалыг бүгдээ авчихсан. За ингээд англи хэлэнд 5 хэлбэр байдаг. Хамгийн ихний хэлбэр нь батлах хэлбэр байгаа. Passive form. За тэгвэл батлах хэлбэрт байгаа өгүүлбэр одоо жирийн ирээдүй цаг дээр яаж үүсдэг юм бэ гэдгийг ярилцъя. Эхлээд үйл хийсэн буюу subject орно. Subject-ийн араас auxiliary verb. Дөнгөж сая бидний утсан will гэсэн туслах хөлөг нь орно. Auxiliary verb гэдэг нь туслах хөлөг. За туслах хөлөгийн араас үйл үг нь орно. Үйл үг бол ямар нэгэн хувирал авахгүйгээр орох юм байна. Тэрний араас тусагдхан орж болно. Мөн байц орж болно. За тэгвэл одоо ийм томьёогоор бүтсэн өгүүлбэр нь монгол хэлнэ. Ингэж орчуулагдана. Нагийн дөрөв зэрэг. Энэ их чухал ойлголт юм байна. На. За жишээлбэл
Тэд нар маргааш 5 цагт ирнэ гэж хэлээ бүдрээ. Тэд нар маргааш 5 цагт ирнэ. За ийм үгээр зохиохын тулд бид нар өгүүлбэр төгсөн байрлалын томьёогоо ашиглах хэрэгтэй. They гэдэг нь subject буюу үйл ингэсэн. Тэд нар. За нөгөө томьёон загтсан өгүүлбэр төгсөн байрлалын томьёоны дагуу мэдээж туслах бүлгэнд орно. За тэгвэл жирийн ирээдүйн цагийн туслах бүлэг бол will гэсэн юм туслах бүлэг байна. За тэгэхэд одоо үндсэн бүлэг буюу verb нь орчин. They will come. За ингээд өгүүлбэр бүтчихэ. Тэд нар ирнэ. Тэд нар ирнэ. За тэгвэл одоо 5 цагт. 5 цагт жишээлбэл at цагийн өмнө at гэсэн утгыг авна. At 5 o'clock. За одоо маргааш гэсэн байц цаг хугацаа заасан байц гэж орж ирж байна. Маргааш гэдэг англиар tomorrow. За. They will come at 5 o'clock tomorrow. Тэд нар маргааш 5 цагт ирнэ гэдэг. Нөгөө наа гэсэн орчуулгаар энэ өгүүлбэр байна. Орчуулагдаж байгаа гэдэг хараад байгаа. За. За дараач өгүүлбэр. Хоёр дахь хэлбэр буюу үгүйсэх хэлбэр байгаа. Negative form. За тэгвэл энэ эхний талаар батлах хэлбэр дээр өгүүлбэр яаж бүтдэг вэ гэсэн ийм томьёо байсан бол одоо бид үгүйсэх хэлбэрийн томьёог нь гарах гэж байна. Эхлээд үйл хийж орно. Дараа нь туслах бүлэг орно. Тэгээд үгүйсэх өгүүлбэр хийж байгаа учраас туслах өгүүлбэрийн араас not гэсэн ийм үүссэн үг орж ирж байгаа. За тэрний араас үйл үг орно. Тусах тун орно. Байц орж. За батлах хэлбэрээр юугаар ялгаатай бэ гэхээр зөвхөн not гэсэн үг орснороо өгүүлбэр төгсөн байрлал дээр not гэсэн үг орснороо л ялгаатай. Бусад өгүүлбэр төгсөн байрлал өгүүлбэрт орж байгаа үгнүүд маань батлах хэлбэрт байгаа өгүүлбэр төгсөн үгнүүдтэй яг адилхан гэж ингэж ойлгож байна. За тэгвэл энэ хэлбэр маань монгол хэлний юу гэж зөвлөгдөх вэ гэвэл ихгүй гэж зөвлөгдөнө. Ихгүй. Ихгүй. За. Бид нар үүнийг хийхгүй гэж хэлээ. Бид нар үүнийг хийхгүй. За тэгвэл үүлийн эзэн маань бид нар. Бид нар гэдэг англиар we гэж хэлж байгаа. Үйл эзэн. За үйл эзнээс туслах бүлэг маань not гэсэн үгтэй орж байгаа. Тэгвэл туслах бүлэг нь will гэсэн үг ба. Will not гэсэн хоёр үг маань үгүйсгэгдээд тэгээд нөгөө contraction буюу төвчсөн хэлбэр болно. Will not хоёр үгүйсгэхээр won't болчихно. We won't. We won't. Одоо хийх гэдэг. Одоо үүний араас үйл үг орох ёстой. Тэгвэл үйл үг нь do гэсэн буюу хийх гэсэн үг орчиж байгаа. We won't do. Do. Тийм ээ? За одоо яг үндсэн үйлбэр гараад ирж байгаа. Орчуулгахдаа бид нар хийхгүй. Өөрөлдөл хийхгүй. Үүсгэж байна. За юуг хийхгүй? Өсөлтөө орчиж байна одоо. Үүнийг. Бид нар үүнийг хийхгүй гэж хэлвэл we won't do it гэж хэлэх юм байна. Will гэсэн туслах үйлдвэраас үйл үг орох юм бол наа гэж хэлэх юм байна. Won't гэсэн буюу одоо товчлсон will-ийн араас not гэсэн үг ороод үйл үг орох юм бол ингэж хэлэх юм байна. Тэгээд харах хэрэгтэй. We won't do it. They won't do it. I won't do it. Тийм ээ. За. Ингээд бүгдээ 3 дахь хэлбэр. 3 дахь хэлбэр бол general question буюу ерөнхий асуулт гэж байна. Ерөнхий асуулт. За тэгэхээр ерөнхий асуулт гэдэг нь мэдээж туслах үйлдвэр эхэлж байгаа асуултыг ерөнхий асуулт гэж хэлнэ. Тэгэхээр өгүүлбэр төгсөн байрлалын томьёо маань юугаар эхлэх вэ гэхээр мэдээж туслах үйлдвэр эхэлнэ. Хоосон гоор эхэлнэ. За тэгвэл туслах үйлийг араас юу арах вэ? Үйл эзэн, үйл үг, тусах туу орчуулна, мөн байцагч орчуулна. За тэгээд асуу өгүүлбэр учраас асуулт өгдөг. За auxiliary verb plus subject plus verb object plus adverbial modifier question mark. Монголчууд бол эхлээд туслах үйлдвэр гарах юм. Жирийн ирээдүйн цаг туслах үйлдвэр мэдээж will гэсэн туслах үйлдвэр байгаа гэдэг бид нар үзсэн. За will гэсэн туслах үйлдвэраас үүлийн эзэн орно. Эзэн бий орно. Эзэн бий араас үйл үг орно. Үйл үгийн араас тусагтун орж болно. Бас орохгүй ч гэж болно. Энийг одоо бүгд мэдчихэв. Мөн байц орж болно. За өгүүлбэр бол ингэж бүтэх юм. Өгүүлбэр
Ингэж бүтнэ. За тэгвэл та нар гэсэн үлийг зорсон өгүүлбэр үзье. Та нар энэ өрөөг 2 цагийн дараа цэвэрлэх юм уу гэж асууя бүгдээ. За тэгвэл ерөнхий асуулт шүү. Тийм. Орчуулга бүгдээ хараадах юм. Яг ерөнхий асуултаар ийм томьёогоор бүтсэн өгүүлбэр Монгол хэлний гүйж болохгүй гэхээр хуу гэсэн юм хоёрын зарчуулга. Хүү. Энэ бол орчуулга. За сая өгүүлбэр хэлсэн ба та нар энэ өрөөг 2 цагийн дараа цэвэрлэх юм уу? За тэгвэл юу гэж хэлэх вэ? Мэдээж энэ ерөнхий асуулт учраас туслах өгүүлбэр хэлэх хэрэгтэй. Туслах өгүүлбэр. За тэгвэл will гэсэн туслах өгүүлбэр хэлье. Хаагч руу өгүүлбэр хэлж байгаа. За will гэсэн туслах өгүүлбэраас мэдээж үүлийн гэж орж байгаа. Та нар гэдэг чинь ороод ирж байгаа. Will you. Энэ та нар гэдэг үгийг тэд нар гэдэг үгтэй андуурдаг англи хэлнэ. You гэдэг нь та нар гэсэн үг шүү дээ. Гэтэл will they буюу тэд нар гэж хэлэх гэдэг. Тэд нар гэж бичих гэдэг. Тэд нар гэж хэрэглэх гэдэг. Энэ дээр бүгдээ сайн анхаараа. За үг нь орж иж байгаа. Одоо цэвэрлэх гэсэн үг ч орж байна. Цэвэрлэх гэдгийг clean. Will you clean? За ингэ үндсэн өгүүлбэр мань гараад ирж байгаа. Орчуулбал та нар цэвэрлэх үү? Та нар цэвэрлэх үү гэсэн ийм өгүүлбэр орчиж байгаа. За энэ өрөөг гэдэг одоо object нь энэ өгүүлбэрт энэ өрөө гэсэн ийм өгүүлбэр үг гарчиж байгаа. За тэгвэл энэ өрөөг гэвэл энэ нэгдийг these гэж хэлээ та. These өрөө room 2 цагийн дараа гэж орж ирээ. After 2 hours. За ингэж бүтүүлээ гарч ирж байгаа. Уншия. Will you clean this room after 2 hours? Орчуулбал та нар энэ өрөөг 2 цагийн дараа цэвэрлэх юм уу? Буюу цэвэрлэх үү гэсэн юм ерөнхий асуулт гарчиж байгаа. Тэгвэл гол өгүүлбэр энэ өндөр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Will you clean? Та цэвэрлэх үү? Та цэвэрлэх үү? За энэ дээр бол үүсдэр we won't do. Бид нар хийхгүй гэж байна. За батлах хэлбэр дээр болохоор they will come. Тэд нар ирнэ гэсэн. Энэ. За will you clean this room after 2 hours? Та нар энэ өрөөг 2 цагийн дараа цэвэрлэх юм уу гэж байна. За ингээд ерөнхий асуулт болсон. Одоо ялгах асуулт руу орох гэж байна. Ялгах асуулт. За ялгах асуулт маань ямар онцлогтой вэ гэхээр хоёр эмийг хооронд нь ялгах зорилгоор асууж байгаа. Тэгээ ялгаж байгаа хоёр үгийнхаа дунд нь ялгаж байгаа хоёр үгийн дунд гэдгийг бас сайн ойлгож авах хэрэгтэй. Ялгаж байгаа хоёр үгийн дунд or гэсэн холбоос үг хэрэглэнэ. Холбоос үг. Conjunction word. За тэгэхээр ялгах асуултан дээр бол энэ түрүүчийн лекцэн дээр түрүүчийн хичээл дээр бид нар ойлгосон байгаа. Өгүүлбэр дэх үгсийн байрлалын томьёо ерөнхий асуултад ирэхэд адилхан. Өөрөөр хэлбэл одоо үүлийн эзнэг асууж байгаа бол subject or subject. Verb or verb, object or object, adverbial modifier or adverbial modifier гэсэн ийм томьёо. Өөрөөр хэлбэл юуг ялгаж байгаа юм гэдгээс хамаарат тэр тухайн ялгаж байгаа үгийнхаа дунд нь о гэсэн холбоосыг тавина. А бусад өгүүлбэр үгсийн байрлалын томьёо бол бусад хэлбэрүүд нь яг адилхан гэж ойлгоно. Жишээлбэл за та ирэх жил сурах юм уу эсвэл ажиллах юм уу гэсэн. За нэг дайрлагч. Та ирэх жил сурах уу ажиллах уу? За тэгвэл юу хэлэх вэ гэвэл will you study сурах study or work. За ингээд үндсэн өгүүлбэр гараад ирж байгаа. Will you study or work? Та сурах уу? Эсвэл or гэдэг нь эсвэл ажиллах уу гэж. За орчуулгын бас адилхан. Ерхий асуулттай адилхан орчуулга. Хуу хүү.
Will you study or work? Одоо ирэх хичээл гээд хэрэглэхэд үгтэй нь хамт хэрэглэгээ. Цаг хугацааг илэрхийлсэн байцах шүү. Next year. За ингэж. Бүрэн утга төгөлөр гараад ирчихнэ. Та ирэх жил сурах уу? Эсвэл ажиллах уу гэж. За тэгвэл дахиад нүгэлэр авчихсан үг тийм. Та англиар ярих юм уу эсвэл орсоор ярих юм уу гэсэн юм. Та англиар ярих уу, орсоор ярих уу? За одоо энэ тохиолдолд энэ өгүүлбэр дээр болоо үйл үгийг ялгацсан байна. Хоёр үйл үгийг ялгаж байгаа учраас үйл үгийнхаа дунд нь о гэсэн холбоос үг тавьчих чаа. Одоо бүгд юуг нь ялгаж байгаа юм гэхээр object-ыг ялгаж байгаа. Object-ыг нь тусагдах уу? Юугаар ямар хэлээр ярих гэдэг юм тийм ээ? За тэгвэл одоо та англиар ярих уу, орсоор ярих уу? Гэж хэлвэл will you speak English энэ дөр бол object нь ялгаж байна. English англи хэл, Russian орс хэл. Та англиар ярих уу эсвэл орсоор ярих уу? Тэгэхээр ялгаж байгаа хоёр үгийнхаа дунд нь о гэсэн холбоос үйл хэрэгжилчихэд болчихоо. Actually бид нар заримдаа монголоор хэлээд will you speak English or will you speak Russian гэж ингэж буруу хэрэглэх гэдэг. Энэ бол буруу гэдгийг өгсөн. Сануулъя. За ингээд цаашгаа да. 5 дахь хэлбэр бидний мэдхээр тусгай асуулт байна. Тусгай асуултыг англиар special question гэж хэлнэ. Special question. За ямар юмыг тусгай асуулт гэж хэлэх вэ гэхээр зүйтэй. Асуух үгээр эхлэж байгаа асуулт болгоныг л тусгай асуулт гэж хэлээд байна. Тэгэхээр өгүүлбэр маань асуух үгээр эхэлнэ. Асуух үг гэхээр question word. За асуух үгээр араас юу арах вэ? Мэдээж auxiliary verb орно. Туслах болов. За түүний араас subject, verb, object, adverbial, modifier. Энэ өгүүлбэр дэх үгсийн байдлын томьёогоо ашиглаад өгүүлбэр зохиох юм бол та зөв бичиж, зөв бодож, зөв ярьдаг, зөв хэрэглэдэг хүмүүс байна. Тэгэхээр эхэл сурч байгаа анхчнаас сурч байгаа хүмүүс маань хамгийн эхлээд анхаарах ёстой зүйл маань тухайн англи хэл дээр байгаа өгүүлбэрүүд яг тэр 5 хэлбэр дээрээ яаж барилаад байгаа юм бэ? Тэгэл эхнээс эхлүүлээд маш сайн ойлгоод зөв өгүүлбэрийг олон удаа хэлэх хэрэгтэй. Үүнийг багш нь хичээл болгон дээр анхааруулж, хичээл болгон дээр зөвлөж байгаа шүү. За энийг монголчилж үзье өдрөө. Монголоор хэлж үзье. Асуух үг юм. Өөрөөр хэлбэл тусгай асуулт заавал асуух үг хэрэглэнэ. Асуух үг гэдэг нь одоо нөгөө what, when, where, why, which, who, how long, how many hours, how often гэсэн ийм асуух үг. Асуух үг хэрэглэнэ. За асуух үгний араас туслах үг орчно. Энэ тохиолдолд туслах үг мэдээж will гэсэн туслах үг ба. Яг тэгвэл бид нар жирийн ирээдүйд зангуулж байгаа учраас. За туслах үгээс үүлийн эзэн ор. Үүлийн эзэн. Үүлийн эзнээс үйл үг орно. Ингээд үндсэн өгүүлбэр гаргаж байгаа. За тэгээд тусагдхан орж болно. Тэгээд байц орж болно. Тусагдхан орж болно. Байц орж болно. Өмнөх хичээлээр бид нар та хаана ажилладаг вэ гэдэг үзсэн байгаа. Жирийн одоо цаг дээр. Мөн та хаана ажилладаг байсан бэ гэдэг үзсэн байгаа. Энэ бол жирийн өнгөрсөн цаг. За тэгвэл одоо бүгдээ та хаана ажиллах вэ гэсэн үг үлбэг. Энэ өгүүлбэрт үгсэн байдлын томьёог ашиглаад хийж үзье. Та хаана ажиллах вэ? Хаана үг маань асах үг. Асах үг учраас өгүүлбэрийг эхлүүлж байна. За дараа нь auxiliary verb буюу туслах үг өрөх хэвээр. За тэгвэл жирийн ирээдүйн цагийн туслах үг нь will гэсэн туслах үг ба. За will-ийн араас юу орж ирнэ гэдэг нь одоо томьёон дээр харагдаж байна. Мэдээж үүлийн эзэн. Та юу гэж орж иж байна. За тэгээд юу орох вэ? Үйл үг орж байна. Work. За та хаана ажиллах вэ? За энэ томьёогоор өгсөн өгүүлбэр монгол хэлний яг юу гэж орчуулах вэ гэхээр хээвэ гэж орчуулах вэ? Хээвэ. Та юу хийх вэ гэж сууж болно. What will you do? Та хизээ эхлэх юм бэ гэж сууж болно. Тэгвэл when will you begin? За ингээд ийм байж болно. Where will you work? Та хаана ажиллах юм бэ? Та хаана сурах вэ гэж хэлвэл where will you study гэдэг нөгөө өгүүлбэр дэх үгнүүдийг солиод маш олон өгүүлбэрүүдийг хэлээд амдаа хөвшүүлээрэ гэж багшнаас зөвлөж байгаа. За мөн жирийн цаг сурахын тулд бас л үүнийг ууггүй давтаж, ууггүй хичээллэх хэрэгтэй. Тэгвэл таны аманд чинь хөвшин, сэтгхүүд чинь суун, дараа нь хэрэглэхэд илүү хялбар болно. Өгүүлбэрт үгсийн байрлал
Одоо нөгөө өгүүлбэрийн сандаа та энэ өгүүлбэрийг нэмж байгаа гэсэн үг байна. Тийм учраас маш олон өгүүлбэрүүдийн нэг өгүүлбэрийг зөв сурч аваад тэр өгүүлбэрүүдийн юуруудын солиод гишүүдийг солиод өгүүлбэрүүдийг хувиргаад өөрийн гэсэн өгүүлбэрүүдийг нэмээд хэлээд ойлгоод давтаад ингэж яваад байгаа хэрэгтэй гэдэг үг шин хэлж байна. За та юу хийх вэ? Тэд нар юу хийх вэ гэсэн үгээр бүгд бичүүлсэн. Тэд нар юу хийх юм бэ? За тэгвэл what гэдэг үг чинь орж ийн. Яг бол энэ чинь асуух үг чинь. За үүний араас туслах үг орж ийн. Will. За тэд нар гэдэг англиар they хийх гэдгийг do. За орчуулбал тэд нар юу хийх вэ гэсэн ийм үг орж байгаа. Тэд нар юу хийх вэ? За мөн тусгай асуулт маань өөр янзаар бас асууж болдог гэдэг өмнөх жилдэр өгсөн зааж өгсөн байгаа. Үүлийн эзнийг асуувал яах вэ? Тусгадхууныг асуувал яах вэ гэсэн ийм хоёр асуулт мэдээж гарч ирдэг. За үүлийн эзнийг асуусан өгүүлбэрийг өдрөө асууж үзье. Та нарын хэн чинь одоо эрх зүүн Америк руу Канада руу явах вэ гэсэн. Та нарын хэн чинь гэвэл англиар which of you. За тэр нөгөө туслах үлгч орж ин. Will. За үүл үг нь орж ин. Go to Canada. Canada. Эрх зүүн. Next. Саме. За энэ дэр бас л нөгөө туслах үлгэр мань орж байгаа гэдэг бүгд хараад аваарай. Өмнөх тэр жирийн өнгөрсөн цагтар туслах үлгэр яг энэ үүлийн эзнийг асууж байгаа тохиолдолд болчихсон. Шууд нөгөө үүлийн эзний араас үүл үг нь хуурч орж ирсэн. Энэ жирийн ирээдүйн цагтар үүл үг нь хуурдаггүй онцлогтой. Тийм учраас will гэсэн туслах үлгэр заавал авч явдаг юм байна гэж ойлгож байна. За энэ үүлийн эзнийг асуудаг 3 асуулт байгаа. Энийг бас олчихвол. Та нарын хэн чинь явдаг вэ гэвэл which of you will go? Хэн явах вэ гэвэл who will go? Хэний аав явах юм бэ? Whose dad will go? За ингэж олчихвол. За мөн тусгатууны асуул яах вэ? Буюу object асуул яах вэ? Тэд нар ямар хоол идэх юм бэ гэсэн үг дээрээ. Тэд нар ямар хоол идэх вэ? Тэд нар ямар хоол идэх вэ гэж асуувал which food. За энэ хоёр үг салдаггүй гэдгийг бас ойлгохороо. Яг монгол хэл шиг. Ямар хоол, ямар машин, ямар захиа, ямар өрөө, ямар сонин, ямар ном, ямар өнөртэй ус, тийм ээ? Ямар жуус гэдэг ч юм одоо яг энэ тохиолдолд ерөөсөө which гэдгийг хараас энэ орчин. За тэд нар ямар хоол идэх вэ гэдгийг гүйцэтгэх өдрөө. Which food туслах үлгэр нь орлоо. Will тэд нар гэж хэлвэл англиар they идэх гэдгийг eat. Which food will they eat? Тэд нар ямар хоол идэх вэ гэсэн ийм утгаар асууж байна. За ингэж ирээдүйн цаг гэсэн цаг маань ерөнхийдөө ингэж гарч ирлээ. Англи хэлний 5 хэлбэр дээр одоо жирийн ирээдүйн цаг маань хэрхэн үүсэх вэ? Монгол хэлний яг яаж орчуулагдах вэ? Өгүүлбэрт үгсийн байрлал нь яг ямар ах вэ гэдэг ийм ойлголтуудыг багш та бүхэнд өглөө. За одоо жирийн ирээдүйн цаг дээр бас нэмж нэг to be going гэсэн хэллэг байдаг. Тэгэхээр одоо бүдрээ to be going гэсэн хэллэг үзэж энэ ямар учиртай хэллэг вэ гэдгийг ойлгоцгоё. To be going to. За to be going to. За энэ to be going to гэсэн хэллэг маань яадаг вэ гэхээр ирээдүйд хийхээр шийдчихсэн, төлөвлөжсөн зүйлийн тухай асуухтаа, ярихдаа, ярилцахдаа хэрэгэлдэг. To be going to гэсэн хэллэг. За тэгвэл энэ жирийн ирээдүйн цаг дээр хэрэгжилсэн сая зааж байсан will гэсэн энэ туслах үйлэг буюу энэ цаг маань одоо ямар тохиол хэрэглэгддэг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг төлөвлөөгүй одоо дөнгөж сая хийхээр шийдэж байгаа. Дөнгөж сая одоо тэр тухайн үйлийг хийхээр одоо бодоод шийдээд тэрийг илэрхийлэх тохиолдолд will гэсэн туслах үйлэг хэрэглэгдэнэ. Энэ хоёулаа монгол хэлний наа гэж орчуулагдана. Will гэсэн туслах үйлэгтэй өгүүлбэр маань монгол хэлний наа гэж орчуулагдах юм байна. To be going to гэсэн ийм хэллэгтэй өгүүлбэрч монгол хэлний наа гэж орчуулагдана. Гол одоо ялгаа нь хэрэглээ нь
юу юм бэ гэдэг багш надад тайлбарлаж өгч байна. Сая ерөнхий юуг нь ойлгоод утгыг мэдээд авчлаа. Жишээлбэл одоо би Канад явна. Би Канад явнаа. Одоо ингээд хүн Канад яваад байна. Одоо ингээд ер нь Канад явах зүгээр юм. Би ерөөсөө ингээд эх зун ч юм уу, эх жил ч юм уу ер нь Канад явнаа гэж хэлэх юм бол I will go to Canada. Ингэж л одоо. Өөрөөр хэлбэл энэ хүн Канад явах шийдвэрийг одоо гаргаж байгаа. За тэгж чад ер нь одоо их сард ч юм уу, эх жил ч юм уу. За тэгж чад ер нь явандаа гэж хэлэх юм бол өөрөөр хэлбэл дөнгөсөө гаргасан шийдвэр гэж ойлгож байна. За тэгвэл одоо дараач өгүүлбэр. Энэ хүн одоо Канад явах шийдвэрээ гаргаад төлөвлөөд одоо тэр бэлдээд одоо ерөөсөө л яг одоо 7 хоногийн дараа ч юм уу, сарын дараа ч юм уу яг Канад явах нь тодорхой болчихсон. Ийм тохиолдолд юу гэж хэлэх вэ гэхээр I am going to go to Canada. Энэ. За тэгэхээр харъя. Will гэдэг нь монгол хэлээр наа гэж хэлдэг гэсэн. To be гэдэг нь одоо энэ to be-ийн хөрөл нь am байна. To be going to гэсэн. Энэ хэллэг маань хоёулаа орчуулгахдаа бол хоёулаа наа гэж хэлдэг одоо. Би Канад явна. Би Канад явна. Гол ялгаа нь юу вэ гэхээр энэ хүн Канад явах шийдвэрийг одоо гаргаж байгаа. Урд нь төлөвлөөгүй, урд нь шийдэггүйс. Энэ хүн болохоор Канад явахаар шийдчихсэн, төлөвлөжчихсэн. Одоо Канад одоо явхад одоо бүх юм бэлэн болчихсон. Сарын дараа одоо ерөөсөө шууд ямар ч судалгүйгээр Канад явна гэсэн ийм тохиолдолд өөрөөр шийдсэн зүйлийнхаа тухай ярихдаа, төлөвлөжсөн зүйлийн тухай ярихдаа энийг ингэж хэлдэг байна. За going to гэдэг ярианы хэлнээр хөвчлэн going into гэдгийг ярианы хэллэгдэр ингэж хэлдэг. Gonna. За Америкийн хэлнээр I'm gonna go to Canada. I'm gonna teach you the future simple tense today. Одоо би өнөөдөр та бүхэн жирийн ирдүүсийг заахаар төлөвлөсөн энэ тохиолдолд I'm gonna teach you гэж ингэж байна. Магадгүй одоо шийдвэрээ гаргаагүй жирийн ирдүү цагийг одоо дараа нь заах гэж байгаад өнөөдөр би би өнөөдөр заачаа гэж ингэж шийдвэр гаргаад одоо би та нарт тэгвэл жирийн ирдүү цагийг чинь заачаа гэж хэлэх юм бол I will teach you the future simple tense гэж хэлнэ. Яг төлөвлөөд заахаар шийдчихсэн одоо ийм утгыг илэрхийлэхдээ I'm gonna teach you буюу to be going to гэсэн ийм хэллэгийг хэрэглэдэг байна. За тэгэхээр хүмүүс асуудаг тэр гана гэдэг тэр гана гэдэг чинь ямар очтой юм бэ гэдэг. За тэгвэл одоо гана гэдэг нь ярианы хэлэн дээр хэрэглэгдэхдээ энэ linking word гэж ярьдаг. Хоёр үг маань хоёулаа нийлж одоо зарим тохиолдолд одоо 3-аас 4 үг нийлээд нэг үг болж хэрэглэгддэг. Манай монгол хэлнээр бас байдаг. Жишээлбэл одоо дуугүй байгаараа гэж хэлдэг, дугаагаараа гэж хэлдэг. Юу гэсэн үг вэ гэж нэг тэгж монгол хүмүүс тэр болгоо ярьдаггүй. Ярианы хэлнээр юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ? Ингэж хэлнэ. Тэрнээс юу гэсэн үг вэ? Энийг одоо нөгөө товчлоод аваа ижилсэх, ондоошхос гэж байдаг. За энэтэй адилхан ингэж хэрэглэгддэг ярианы хэлнээр ингэж ордог. Тэгэхээр одоо бичгийн хэл ярианы хэл гэсэн юм хоёр хэл байдаг. Тэр хэл маань өөр ингэсэн ялгаатай, хуйлтай, журамтай, тогтцтой, өвөрмөц онцлогтой ийм байдаг бахан. За тэгээ дараа нь одоо linking word гэдэг гэсэн хичээлүүд бас орох бах. За ингэж жирийн ирээдүйн цаг энхүү багшаан төлөвлөсөн зүйл дуусаж байна. Одоо ингэж бүгдээ уламжлал ёсоор нөгөө асуулт хариултын хэсэг рүү оръё. Та бүхэн өнөөдрийн хичээлээс болон өмнөх заасан хичээлээс ойлгоогүй, асуухыг хүссэн нэмж тодруулах зүйлээ багш руугаа комент хийрээ. Тэр асуултанд чинь багш нь яг одоо хариулахад бэлэн байна.
За асуултууд ирсэн байна. Энэ цагийг дахиад нэг хэлж өгөөч гэсэн байна. Ямар гэнэ? Айнтар. За нэг ойлгохгүй байна. Айнтар. Тайлбарлаад өгөөч гэсэн байна. За нэг арай өөрөөр юу яаж бичээрэй гэж нэг ойлгохгүй байна. Асуултыг чинь. За ямар цагийг одоо тайлбарлах гэсэн юм болоо? Тийм байна багшаа. Асуух өгүүлбэр үү гэж байна. Into. За асуултуудаа нэлээд ойлгомжтойгоор явуулахгүй бол нэг ганц өгтөр өгчээд явуулж байна. Бас нэг ингээд нэг хэсэгчилсэн нэг англи нэг үгч юм шиг contraction юм шиг тиймэрхүү юм бичээд явуулж байна. Зүгээр тийм байна гэсэн байна. Багшаа гэсэн байна. Асуух өгүүлбэр үү гэж байна. За. Би нэг зүйл ойлгохгүй байна. Баярлалаа, гоё тайлбарлалаа гэж байна. За тэр ойлгохгүй байгаа зүйлээ өдөр болго унших хэрэгтэй юу гэж байна. Унших бол их чухал та. Өдөр болго унших юм бол одоо таны үгсийн сан нэмэгдэн, нүгэлбэрт үгсийн байрлалыг хаана яаж орж ийнэ гэдгийг та мэдээж ойлгож авна. За тэгээд одоо мэдээж одоо нөгөө унших хурд чинь нэмэгдэн, тухайн одоо дүрмээ та баттгана. Унших бол нөгөө унших, бичих, ярих, сонсгосон дөрвөн чадварын чинь нэг шүү дээ. Тийм учраас унших зүйлээ бол сайн уншиж явах хэрэгтэй. За асуултуудаа ирүүлээд орох хүмүүс. Энэ цагийг дахиад нэг хэлээд өгөөч. Асуух өгүүлбэрөө гэж байна. Би дараа жил англи явнаа. Сайн одоо юу гэсэн юм бол доо. Ер нь дараа жил англи явнаа. I will go to England next year. Энийг орчуулах юмс зэрэг гэж байна. За энэ Бямбатар гэдэг хүн асуултаа их ойлгомжтой явуулаарай. За асуулт өнөөдрийн хичээл маань ер нь асуулт том бага байлаа. Тэгэхээр ингээд энэ үргээд хичээлээ бүдэрээ дуусгая. Ингээд та бүхэн сайхан шинэлээрээ одоо эх 7 хоногийн баасан гарагт цагаан сарын дараа бүдэрээ иргэн уулзцгаая. Эх 7 хоногт бүдэрээ энгийн бүлгийн 3 цагийг давтаж, ярилцаж, ойлгоогүй байгаа зүйлсээ ойлголцох учраас та бүхэн юугаа комментээ сайн бичээрэй, асуух зүйлээ сайн явуулаарай гэдэг багш нь хүсээд энэ удаагийн нэвтрүүлгийг энэ хүргээд өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл баярлалаа.